Сайн байцгаана уу та бүхэнд олон улсын амьдралд басан үйл явдлыг таймлаг хүргэе. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп Ираны иргэний дэд бүтц рүү халдна гэсэн сүрдүүлгийг хэлж байсан. За тэрээр 48 цагийн хугацааг Иранд өгсөн байсан. Ингээд талууд яриа хэлцэн тодорхой хэмжээнд хүрсэн байгаа юм байна. За Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын мэдэгдэж байгаагаар Иран Америкийн нэгдсэн улс 2-7 хоногийн хугацаанд нөхцөлтөөр гал зогсоох Ормузын хоолойг нэхэр тохиролцсон байна. Трамп Ормузын хоолойгоор тээвэр дамжин өнгөрөхийг зөвшөөрөх юм бол Америкийн нэгдсэн улс Ираны хооронд гал зогсооно гэж мэдэгдсэн. За мөн тэрээр хэлэхдээ би Ираны бөмбөгдөж довтлохыг 2-7 хоногийн хугацаанд зогсоохыг зөвшөөрч байна. Энэ бол хоёр талдаа гал зогсооно гэсэн үг. За Исламын бүгд найрамдах Иран улс Ормузын хоолойг бүрэн яаралтай аюулгүй нээхийг зөвшөөрвөл 2-7 хоногийн хугацаанд гал зогсоохыг зөвшөөрнө гэж мэдэгдсэн. Ираны зүгээс Америк болон Израильд хандсан 10 зүйлтэй энхийн төлөвлөгөө илгээсэн гэдгийг мэдэгдсэн. За бид энэ төлөвлөгөөний нарийн ширийн зүйлийг хараахан мэдэхгүй байгаа ч гэсэн энэ одоо хилцээ хийх боломжт үндэс суурь гэж Трамп ерөнхийлөгч мэдэгдэж байна. За мөн тэрээр Америкийн нэгдсэн улс Ираны хооронд өнгөрсөн хугацаанд маргаантай асуудал байсан. За бараг багц зүйл дээр бол тохиролцсон. За 2-7 хоногийн хугацаа бол хилцээрийг эцлэн батлаж хэрэгжүүлэх боломжийг олгоно. За урт хугацааны энэ асуудлыг шийдвэрлэхэд ойрхон байгаад нэр төрийн хэрэгэ гэж хэлсэн байна. За харин Ираны төрийн телевизээр мэдээснээр 10 зүйлтэй төлөвлөгөөнд дурдсан одоо нөхцлүүдийг дурдах юм бол Ирак, Ливан, Йемент болж байгаа дайныг бүрэн зогсоох, за мөн Ираны эсрэг дайныг хугацаагүйгээр бүр мөсөн зогсоох тухай шаардлага тавьсан байна. За бүс нутгийн бүх мөргөлдөөнийг зогсоох, Ормузын хоолойг дахин нээх, Ормузын хоолойд далайн тээвэр чөлөөтэй зорчих аюулгүй байдлыг хангах протокол нөхцөлийг тогтоох. За мөн Иран улсын сэргийн босголтын зардлын нөхөн төлбөрийг бүрэн төлөх, Ираны эсрэг авсан хориг арга хэмжээг цуцлах бүрэн дүүрэн амлалт өгөх, мөн Америкийн эзэмшиж байгаа Ираны хөрөнгө болон зарцаасан хөрөнгийг чөлөөлөх заалт орсон. За түүнчлэн Иран улсын зүгээс бол бас амлалт өгч байгаа юм байна. За Иран улсын хувьд цөмнөсөх эзэмших хүсэлгүй байх гэдгээ илэрхийлсэн бүрэн амлалт өгнө. За мөн дээрх нөхцөлийг баталсны дараа гал зогсоох тухай бүх талбарт нэн даруй асуудал бол хэрэгжиж эхэлнэ гэж хэлсэн байна. За харин Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын хувьд Ормузын хоолойг нэг талаар тохиролцоонд хүрэхгүй тохиолдолд бүхэл бүтэн соёл иргэншил өнөө орой мөхнө гэж анхааруулсан. За үүний анхааруулгын дараа нь дэлхийн газрын тосны жишг үн болох Брентийн үн мягмар гарагт огцон мөсөж барайл нь $115-ны $67 хүрсэн. За харин 2-7 хоногийн нөхцөлтөөр гал зогсоохыг зарласны дараа Брентийн маркийн газрын тосны үн 5.8% буурч $103-ны $42 болсон бол Америкт арилжаалагдж байгаа газрын тосны үн 8.5% буурч $103-ны $25 болсон байна. Хэдийгээр газрын тосны үн ийхүү буурж байгаа нь сайшаалтай боловч 2026 оны 2 дугаар сарын 28-нд Америкийн нэгдсэн улс Израилийн зүгээс Иран руу цохилт өгөхөөс өмнө Брентийн газрын тосны үнээс хамаагүй өндөр хэвээр байгаа юм. За тэр үед бол нэг баррел нь $70-72 орчимд арилжаалагдаж байсан. За энэхүү одоо үйлсэж байгаа нөхцөл байдалтай холбогдуулан олон улсын эрчим хүчний агентлагийн тэргүүн мэдэгдэхдээ Ормузын хоолойг одоо хаасантай холбоотойгоор үүссэн өнөөгийн газрын тос байгалийн хийх хямрал нь 1973-79 2022 оны хямралаас илүү ноцтой үр дагавар авчирсан гэсэн мэдээллийг хийж байгаа. За мөн Америкийн нэгдсэн улсын албан тушаалт нь CBS телевизэд ярьцлага өгсөн байна. За Америкийн нэгдсэн улсын хүчин энэхүү одоо яриа хэлцээр болохоос өмнө Ираны Храг арал дээр цэргийн байнуудад шин цохилт өгсөн гэдгийг мэдгдсэн. За албаны хүн шүнийн халдлагт газрын тосны бүтцийг онилоогүй болох талаар мэдэгдэж байгаа. За энэ арал бол бас Ираны хувьд чухал стратегийн эдийн засгийн ийм хэсэг болдог. За тус улсын түүхийн нефтийн экспортын 90 орчим хувийг энэ одоо Храг арал дангаараа үйлдвэрлэдэг. За энэ арал нь Персийн булангийн хойд үзүүрт Ормузын хоолойноос хол оршдог боловч Ираны газрын тосны байгууламжтай маш ойрхон байрладаг юм байна. За энэ арал дээрх агуулгын хүчин чадал нь ойролцоогоор 30 сая баррел байдаг. Одоогийн байдлаар энд бол 18 сая баррел түүхийн нефт хадгалагдаж байгаа гэж Дэлхийн худалдааны дүн шинжилгээний талаар судалгаа хийдэг байгууллага болох Kepler-ийг эрт татан Reuters мэдээлсэн байна. За тэгэхээр бол Ормузын хоолойг нээж байгаатай холбогдуулан бусад орнууд бас чөлөөтэйгээр бараа бүтээгдэхүүнээ үгээр тээвэрлэх боломж гарч ирж байгаа. Цаашдаа газрын тосны үнийг хямдруулах нөхцөл байдлыг бий болгож байгаа. За энэхүү одоо яриа хэлцээ болохоос өмнө бол Европ болон Азийн орнуудын газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд зарим төрлийн хүндрэл учирсан. За зарим төрлийн түүхийн үедээ газрын тосыг нь бүр нэг баррелыг нь $105 орчим $100-аар худалдаж авч байсан гэсэн ийм зүйлүүдийг тухайн үедээ ярьж
байсан. За мөн цаасан фьючерсийн үн бол энэ үннээс хамаагүй бага байгаа гэдгийг хэлж байгаа. Өөрөөр хэлбэл бодит амьдрал дээр худалдаж авч байгаа үнэ нь бол биржид одоо зарлагдсан за мөн фьючерсийн үннээс их байгаа нь харагдаж байгаа юм. Европын хувьд онгоцны түншлийн үн нэмэгдсэн. За нэг баррелийнх нь үн нь 226.40 $40 хүрсэн. За энэ бол 3 дугаар сарын дундуур түүхэн дээд хэмжээндээ хүрсэн үзүүлэлт болж байгаа. За дизель түвшний үн 2022 онд хүрсэн дээд амжилтаас арай хүрээгүй байгаа ч гэсэн мегмар гарагт нэг баррел нь $203.59 хүрсэн байна. За өөрөөр хэлбэл энэхүү одоо хямралыг нин даруй зогсоохгүй за талууд яриа хэлцээ өрнүүлэхгүй байгаа тохиолдолд бол энэхүү цаашдаа ч гэсэн нефт шатхууны үн өссөн хിവэрэ байх боломжтой гэдэг нь харагдаж байгаа. За үүнтэй холбогдуулан бас Оросын холбооны улс бол энэхүү бас нефтийн одоо хямралтай холбогдуулаад өөрийн бас ашиг орлогыг нэмэгдүүлэх боломж гарч байгаа нь харагдаж байгаа юм. За тухайлах юм бол Трампын засаг захиргааны зүгээс энтгэгт Оросын газрын тосыг хууль ёсоор худалдаа авах боломжийг олгосон хөнгөлт үзүүлсэн. За үүнтэй холбоотойгоор энтгийн газрын тос боловсруулах үйлдвэрүүд ойролцоогоор 60 сая баррел газрын тосыг Оросын холбооны улсаас худалдаж авсан байна. За ингэснээр Оросын газрын тосны экспортын дундаж орлого 1-р сард 135 сая $1 байсан болвол энэ нь 3-р сард 270 сая $1 болж 2 дахин нэмэгдсэн байгаа. За цаашдаа энэ хямрал үргэлжлэх нь бас Оросын холбооны улсын одоо нефт бүтээгдэхүүнээс олох экспортын орлогыг нэмэгдүүлэх боломжтой гэж харж байгаа. За тийм учраас Украины зүгээс тус улсын нефт одоо боловсруулах байгууламж руу удаа дараа цохилт өгсөн юм байдалтай байгаа. За харин Оросын холбооны улсын дотоодд нефт шатхууны үн ямар байгаа вэ гэдэг талаар Москвагийн түлшний холбоо 3 дугаар сарын сүүлийн 7 хоногийн хамгийн сүүлийн мэдээлэлээ танилцуулсан. За тухайн мэдээлэлээс үзэхэд Москва хотод шатхуун түгээх станцуудад 1 литр АИ-92 бензиний хувьд 6 копекээр үнэ нь өсөж 62.83 рубль болсон байна. За АИ-95 бензиний хувьд 9 копекээр үнэ нь өсөж 70.38 рубль болж байгаа. Росстатын мэдээлснээр 2026 оны 3 дугаар сарын 24-өөс 3 дугаар сарын 30-ны хооронд Оросын холбооны улсад дизель түвшний үн тэг 118%-аар өссөн байна. За 3 дугаар сарын 30-нд тус улсад дизель түвшний дундаж үнэ нь литр тутамдаа 77.73 рубль байсан байна. За энэхүү одоо мөргөлдөн асуудлыг яриа хэлцээрээр шийдвэрлэх гол нөхцөлийг үүсгэсэн улс нь бол Пакистан улс болж байгаа юм. За Пакистан улс бол энэхүү мөргөлдөөнд зуучлагчийн үүрэг гүйцэтгэсэн, за гал зогсоох нөхцөл тохиролцоонд хүрэх гол үүргийг гүйцэтгэсэн гэдэг нь харагдаж байгаа. За үүнд бол Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын дурдсан хүмүүсийн дотор Пакистанд нэгдүгээрт бол Пакистаны ерөнхий сайд Шахбаз Шарипыг нэрлсэн байна. За мөн тус улсын фельдмаршал Асим Муринийг мөн одоо энэ яриа хэлцээрт оролцсон тухай мэдээллийг Truth Social-д оруулсан постондоо ерөнхийлөгч Трамп нийтэлсэн байна. За харин манай улсын хувьд бол сүүлийн үед ойрох дорндод үүсэж байгаа нөхцөл байдалтай холбогдуулан бензин шатхууны нөөц за мөн үнэтэй холбоотой асуудлууд үүсэж байгаа. За манай эдийн засаг хөгжлийн яамны мэдээлж байгаагаар манай улсын хувьд газрын тосны бүтээгдэхүүн за тэр дотроо АИ-92 бензиний хувьд 42 хоног, АИ-95 бензиний хувьд 73 хоног, за дизель түвшний хувьд 27 хоног, шингэрүүлсэн шатдаг хий 40 хоног, за мөн онгоцны түлсний хувьд 25 хоногийн нөөцтэй өгсөн мэдээлэл өгч байна. За цаашдаа бол энэхүү хямрал бас намжиж байгаа нь төр хугацаанд ч гэсэн нефт шатхууны үнийг дэлхийн зах зээл дээр бууруулах нөхцөлийг бий болгож байгаа. За энэ нөхцөл нь бол мэдээж их хэрэг хөгжиж байгаа манайх шиг орнуудын зах зээлд бол эерэг нөлөөллийг авчрах боломжтой. За нөгөөтэйгөр бусад орнуудын хувьд өөрийн одоо эрчим хүчний хангамжаа төрөлжүүлэх чиглэлд бол ажиллаж байгаа. За зөвхөн ойрох дорнодоос хамааралтай байхаас гадна одоо бусад зах зээлийг нээж олох за тэднээс бол бараа бүтээгдэхүүн авахыг зорж байгаа нь харагдаж байгаа. За Солонгос улсын хувьд бол ойрох дорнодоос ихээхэн хамааралтай байдаг. За тийм учраас Өмнөд Солонгос улсын засгийн газрын зүгээс ойрох дорнодоос нефтийн бүтээгдэхүүн авч байгаа ч гэсэн ормосын хоолойг дайруулахгүй бусад чиглэлээр авахыг ийм одоо бодлогыг бас баримталж байгаа нь харагдаж байна.